Энэ нь 3 жилийн өмнө 10 бидэнд 1 сарын ихэнх хүрэл цас ордоггүй. Би ихэвчлэн цусланд явдаг. Өвөл ирэхээс өмнө аль болох олон аялалд явахыг хичээдэг. Тэгээд би хэд хэдэн сарын урш гарч чадахгүй. Би 12 сарын эхний амралтын өдрүүдэд ажилласаа чөлөө авсан. Тэгээд хамгийн сүүлд цусланд аялах гэж байсан юм. Би өөрөөсөө хойд зүг 1 цагийн хойд зүг арай хүн гэдгийг мэдэж байсан ч энэ нь хийрхий их зөрүү байх болно гэж бодоогүй. Үүнээс гадна би хүйнд эсвэрээ цуслангийн хэрэгслээр хангагдсан. Би өглөө энд очисон бөгөөд нар мандахаас хойш хэдхэн цагийн дараа Жимийн эхэнд ирсэн. Тэнд Жимийн эхэнд 2 машин байсан. Нэг нь жирийн өрхөө миний нөгөө нь засмал замаар явсан юм шиг ачааны машин байсан. Байна уу? Ээж би мөргөлгийн ажил авдаг юм уу? Хүмүүс ихий байсан. Дэлгүүр ороод удаагүй тэр бол өндөр уранхай энцэл царай залуу байсан. Түүний ямар нэг зүйл нь буруу харагдаж байсан бөгөөд эр намайг эр даруй эвгүй мэдрэмж өрүүлсэн. Би үүнийг үл амсралж гулын хэсэг рүү очсон. Би хэд хэдэн хосгоол харсан. Гэхдээ надад шууд алагдах зүйл олдоогүй. Хэдэн минут яг надад зэрэгцэн зогсоод яг л аймаар мангасаа идэх ширээд байсан залуу байна лээ. Танд ямар нэг зүйлээр услах уу? Би чадах чинээгээрээ илтгэр агалдсан ч эр залууд нэлээд чөхөд сүрчихсэн. Яг одоо л хаанаас ч юм бэ гарч ирээд надад зэрэгцээд зогсож байсан. Тэгээд л намайг яваад өгөөсэй гэж хүс. Эвгүйхэн байдлаар над руу дайрч эхэлсэн. Таны хөл үнэхээр гоё юм аа. Баймсгүйгээр бүрч гоё харагдах бай. Би эвгүйхэн инээмсэглээд баярлалаа гэсэн. Тэгсэн чинь нэр залуу эвгүйхэн алхаад л болонд очсон. Би яваад эвгүйхэн инээмсэглээд баярлалаа гэсэн. Тэгсэн чинь нэр залуу эвгүйхэн алхаад л болонд очсон. Би явсан. Эртний дараа гол үзэж эхэлсэн ч нүдний булангаараа нөгөө залуу үргэлж над руу ширээд байсныг анзаарсан. Хэдэн эвгүй минутын дараа эр залууг үл омсорлож олж чадсан. Би дахиад эр залуу ярихыг хүсээгүй болохоор услах ажлан хайсан. Боловч бүгд өөр үйлчлүүлэгчдэд усал завгүй байсан. Гэхдээ эр гол надад маш их хаалгадсан.
Болохоор өөрийгөө хүчлээд ир залуу дээр очсон. Тэр залуугийн харц намайг ийшээ очих хүрэл дагсан. Ир дэлгүүр рүү алхаж байхдаа уучлаарай, эдгээр голын миний размерын байгаа эсгийг шалгаж өгөөч. Залуу хэсэг хугацаанд над руу ширэж байснаа араас размерыг авчраад өгье гэсэн ир. Баяр хөөрэй байсан би удаан хүлээсэн, гэхдээ залуу гарч ирээгүй л байсан, ир хийрхий удаан байсан би. Дахиад хэдэн минут болоод би зүгээр л яваад өгөх үү гэд бодож эхэлсэн. Ажилнууд дахиад л завгүй байсан бол намайг шалгасан хүн нэр байсан бөгөөд би нүдэрээ харц улгараагүй. Залуу намайг дуудахад ир намайг үнэхээр